Монгол гайхамшигтай орн. Монгол бол дэлхийн түүхийг бичлсэн нүүдэлчдийн болон суурин иргэншлийг хослуулсан орн. Монгол бол Орос хятад их гүрнүүдийн дунд орших энхийг эрхэмлэгч орн. Монгол бол түүхийн нухчаан дундаас тусгаар тогтносон ардчилсан улс. Монгол бол улс орон бүртээ харилцан ашигтай худалдаа хамтын ажиллагаа тогтоон хөгжиж буй орн. Гайхамшигт их орныхон ирээдүйг гэрэлтүүлж, үндэсний эв нэгдэл эрх ашгаа энэ тэргуунд тавьж, үнэт зүйл үзэл баримтлаар үлгэрлэн хүн нам улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд бүрэн багаараа өрсөлдөж байна. Хүн нам бол 21-р зууны нам. 20-р зууны арга барилаар 21-р зууны нийгмийг өөрчлөхгүйг мэдэрсэн мэрэгжилтэн залуусын нэгдэл. Хүн нам бол бусад улс төрийн намуудаас үзэл баримтлал, үнэт зүйлсээр засаглах арга барилаар нийгэмд тулгамдж байгаа асуудалд хандах хандлагаараа ялгаатай нам. Хүн нам бол цаг тутам өөрсдийгөө боловсронгуй болгож нийгмээ өөрчлөгч шинэ үеийнхний нам. Хүн нам бол өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэрлэж нийгэмд улс төрийн шин загвар тогтоон өөрчлөлт авчрах 21-р зууны нам. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. Монгол улсын иргэд өндөр настай болоод тэтгэврт гарах болохоор шулуухандаа хэлэхэд ихэнхэн ядуурчдаг. Ядуурлын игнэр рүү шилждэг ийм тэтгэврийн тогтолцоотой болчиход байгаа юм. Үнэхээр ахмадууд маань залуу занд наснда ямар сайхан ажил хөдөлмөр эрхлээд ямар сайхан өндөр орлоготой байсан ч гэсэн тэтгэврт гараад нэг 5-10 жилийн дотор бол үндсэндээ орлого нь багасаад ядуурлын түвшинд очиждаг. За энэ үед бол тэр үр хүүхдүүд нь эсвэл тэр урд нь хөрөнгө орлоготой байгаад хураач чадсан байх юм бол өөр байдаг. Ихэнх монголчууд тэтгэврийн насндаа ядуурдаг ийм тогтолцоотой болсон. Ийм учраас энэ бол шинжилгээ хэрэгтэй. Одоогийн тогтолцоо 1990 оноос өмнө байсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нэг хэсэг болж ирсэн. Яг тэр байгаа байдлаараа яваад байгаа юм. Шинжилэл үндсэндээ бол том хэмжээний тогтолцооны шинжилэл бол огт хийдэг гэж хэлж болно. Одоо яаж шинжилэх юм бэ гэхээр ер нь тэтгэвэр гэхэлэр энэ бол зөвхөн настай хүмүүсийн тэтгэвэр гарахаараа орлоготой байх тухай асуудал биш. Энэ бол залуучууд хуримтлал хийх тухай асуудал. Одоо 20 настай залуу бол би тэтгэвртэй ийм өндөр тэтгэвэр авнаа гэж бодоод тэтгэврийн бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй тэр хүний өмнө бүхэлд амьдрал нь байж тэтгэвэр авахаас өмнө байртаа болмоор байна. Эрүүл мэнд нь муудвал тодорхой хэмжээний хуримтлаасаа төлждөг баймаар байна. Боловсралдаа бас тодорхой хэмжээ зарцуулж болдог баймаар байна. Тэгэхээр үндсэндээ бол 20-30 насны залуучууд тэтгэврийн шинжилэлд хийгдэх юм бол хуримтлал үүсээд энэ өөрийнх нь нэр дээр хоримтлагдсан бодиттой хоримтлалаасаа орон сууц, боловсрол, эрүүл мэндийн зэрэг энэ одоо өөртөө хэрэгтэй шаардлагатай байгаа энэ ажил үйлсдэл зарцуулах болцоотой болох хэрэгтэй. Одоо яага болдгоо юм бэ гэж. Одоо залуучуудын ер нь хэний ч гэсэн төлж байгаа тэтгэврийг бол хоримтладгүй. Энэ бол зөвхөн хийсвэр бичлэлт хийгддэг. Тэгээд энэ мөнгийг хаашаа ордог вэ гэхээр одоо тэтгэвэр гарцсан байгаа хүмүүсийн тэтгэврийг тавих зарцуулчихдаг. Тэгээд энэ тэтгэврийн бүх хүмүүсийн төлж байгаа тэтгэврийн шимтгэл чинь ахмадуудын төлж байгаа тэтгэвртээ хүрдэггүй. Зөрүүгийн дахиад улсаас төрөөс төсвөөс нэмж олгодог. Жилд нэг 500-аас 600 орчим тэрбум төгрөгийг жил болгон нэмэлтээр өгдөг. Ийм л тогтолцоотой болцсон байгаа юм. Тэгэхээр ийм хоримтлалын тогтолцоотой болох юм бол энэ улсад иргэн өөрөө ялангуяа залуучууд бол өөрөө өөрсдөө 30 нас хүртлээ ч юм уу 35 нас хүртлээ ч юм уу өөртөө хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлээ зарцуулах боломжтой болно. Нөгөө талаас үнэхээр энэ хоримтлагдаад ирэх юм бол эн чинь зүгээр аваад хадгалж идэг, дэрэн дороо хийгээ хадгалж идэг юм биш. Энэ мөнгийг бол нийлүүлж байгаа нэг хүнийх бага байж болно, олон хүнийх бол их болдог. Одоо монголчууд нийтдээ 1.5 орчим их найт төгрөгийг жил болгоо ингэж тэтгэврийнхээ шимтгэл төлж байгаа. Энэ мөнгө чинь эдийн засгийн эргэлтэнд ороод хөрөнгө оруулалт болдог. Тэр яригдаад байгаа тэр оюу толгой шиг тэр 20-30 жилийн дараа ашиг өгөх. Тэгээ өгөхдөө бол маш их хэмжээний ашиг өгч болдог ийм том
төслүүдийг ялангуяа ийм уул уурхайн төслүүд рүү бол хөрөнгө оруулалт хийж болдог. Одоо оюу толгой төсөл Монгол улсад Австралийн том сангууд хөрөнгө оруулалт хийдэг. Үүний цаат талд нь Австрали хүмүүсийн тэтгэврийн сангууд ус оролцсон байдаг. Өөрөөр хэлбэл шинжил хийгдснээр монголчууд бид бүхэн өөрсдөө жинхэнэ баялагийнхээ бодит эзэн болох энэ уул уурхайхаа ашиг орлогоос хувьцаагаараа дамжуулаад, хувьцааныхаа үнээр дамжуулаад, ногдол ашгаараа дамжуулаад ийм ашиг орлого хүртэх юм болцоотой болох. За үүн дээр нэмээд сайн дурын тогтолцоо гэж байгаа. Энэ юу вэ гэхээр зүгээр заавал энэ улсын тогтолцоонд хамрагдахаас гадна сайн дураараа хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, орлоготой байгаа иргэд сайн дураараа хоримтлал хийж болдог байх ёстой. За 3 дугаар давхар нь бол одоо нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн энэ тогтолцоо бол тэр аяараа суур тэтгэврийн шин чанартай болчиход байгаа юм аа. Суур тэтгэвэр гэдэг нь бол үндсэндээ тэр хүн хэдий хэмжээний мөнгө төлөхөөс нэг чухал биш. Ямар ч байсан ажилтаач бай, орлоготой байсан ч бай, орлого өндөр байсан ба бага байсан ба тэтгэврийн насанд хүрэхээр Монгол улсын иргэнэл юм бол энэ тодорхой хэмжээний амжиргааныхаа их усрыг авдаг юм орлоготой байх хэрэгтэй. Тэгэхээр энэ одооны тогтолцоо үндсэндээ ийм тэтгэврийн суур тогтолцоо болчиход байгаа. Тэгэхээр тодорхой ярих юм бол одоо тэтгэврийн даатгал төлж байгаа 17%-ээс 10% нь хоримтлал руу ороод 7%-ийг нь суур тэтгэврлөг орох юм бол энэ яг бид бүгдийн яриад байгаа тэтгэврийн шинжилгээ хийх боломж нөхцөлөөр хангагдах ийм учиртай юм аа. Ер нь тогтолцооны шинжилгээг ярихаар за тухайлбал тэтгэврийн шинжилгээг ярихаар монголчууд бид бусад орнуудын жишээ ихээр ярьдаг. Энэ бас аргагүй ингэж ярина. Тэгэхдээ бид нар бусад дэлхийн улсуудад байгаа тогтолцоог тал талаас нь авчираад нийлүүлчих юм бол энэ ирээвэр хураавар юм болно. Энэ Монголд бол ийм байдлаар ажиллахгүй. Монголч хүмүүс өөрөө онцлогтой. Тухайлбал малчид байж байна. 200 гаруй мянган малчид, энэ малчдын чинь орлого ажил хийж байгаа хүн шиг тогтмол биш. Магадгүй ноолуурын үеэрээ, магадгүй намар ядалгааны үеэрээ орлого олдог. Тэгэхээр монголчуудад тэтгэврийн шинжилгээний хүрээнд яг энэ малчдад зориулсан тусгай хөтөлбөр хэрэгтэй байна. Ийм хөтөлбөр бол дэлхийн ямар ч улсаас хайгаад болтохгүй. Монголчууд бид өөрсдөө өөрийнхөө онцлог тохирсон, өөрсдийнхөө толгоогоороо ийм шин хөтөлбөр бий болох ёстой. Жишээ хэлэхэд Сингапурын тэтгэврийн тогтолцоог бас их хуулбарлаж ярьж одоо тэндээс сайн талыг авахыг боддог. Сингапурынх бол нийт тэтгэврийнх нь шимтгэлэл бол 33-4% маш өндөр. Энэ дотор бол тэтгэврийн нэртэй боловч 25-6%-ийг нь орон сууцны хөтөлбөр. Өөрөөр хэлбэл орон сууцны урьдчилгаа өгөхөд тэр сангаас нь олгодог ийм их өндөр шимтгэлтэй тогтолцоо. Энэ үүний бол үндсэндээ 7 орчим хувь нь л яг тэтгэврт явдаг. Тэгэхээр хүн намаас дэвшүүлж байгаа тэтгэврийн шинжилгээний хувьд бол энэ суур тогтолцоонд 7% байхад бол яг Сингапурын тэтгэвэр шиг ийм тэтгэвртэй байх болцоо бий болчихж байгаа. Хоёрдугаарт энэ цугларсан мөнгийг хайшин хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг асуудал гарна. За мөн энэ тал дээр бол Норвегийн тэтгэврийн сангийн тогтолцоог их сайшиж ярьдаг. Энэ Норвегийн тэтгэврийн сан бол маш их болцсон дүнгээрээ нэг иргэн бараг сая долларын тэнцэгтэй ийм хоримтлал үүсгэсэн. Энэ мөнгийг бол Норвегийнхаа зах зээлд оруулдаггүй, зөвхөн дэлхийн гадаад олон улсын зах зээлд оруулдаг. Тэр ч утгаараа өнөөгийн ирээдүйн өв сангийн тухай хууль дээр бол хөрөнгө оруулалтыг зөвхөн гадны зах зээлд оруулна гэсэн. Гэтэл энэ дахиад бодъё бүгдээрээ. Энэ мөнгө чинь Монгол улс чинь жил болгон хөгжиж байгаа орн болоод хөрөнгө оруулалтын гаднаас зээл авах, хямдхан хөтэ зээл авах ийм эрэлт хэрэгцээ их байдаг. Энэ ч үүднээсээ сүүлийн засгийн газрын маш олон бондуудыг гадаад зах зээл дээр зарж байна. Тэгээ яах юм? Нэг талдаараа бараг 7-8 сүүлд бол 10% хөтэ самураа бонд эдгээр авчихсан. Доллараар шүү дээ. Өндөр хөтэ зээл аваад нөгөө талдаа тэтгэврээр цугласан мөнгөө гадны зах зээл дээр бонд авах гэдэг чинь бол хүү маш багтаа. Тэгэхээр энэ Норвегийн тэр сан бол 1964, 67 онуудад даатгалынхаа шинжилгээ хийгээд эхлээ сангаа байгуулсан. Тэгээд тэр тухайн үед бол тэр сангаас зөвхөн дотоодын зах зээл дээр л хөрөнгө оруулалт гадагшаа гаргадаг байсан. Одоо тэр яг Норвегийн хувьд аваад үзэх юм бол газрын тосны орлого чинь маш их дүнтэй болчоод дотоод зах зээл нь өөрөөр хэлбэл тэр их мөнгө орж ирэх юм бол тэр мөнгө нь илүүтэх гээд байгаа учраас гадагшаа гаргадаг. Монголчууд бол одоо мөнгө хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бүх энэ хөгжлийнхөө үе шатыг авч
тэр хөрөнгө оруулалтын бодлого эднэр гаргах учиртай. Манай хөрөнгийн зах бол Монголын хөрөнгийн бирж бол үндсэндээ амьгүй байна. Дүлий байна. Яагаад вэ гэхээр хөрөнгийн зах дээр гарцсан компани хэрвээ ногдлоо ашиг өндөр тараагаад ашигтай орлоготой ажиллаад эхлэх юм бол хувьцааны үн өсдөг. Манай Монголын хөрөнгийн зах дээр байгаа хувьцаа компаниудын хувьцаа яг энэ онлын дагуу ингэж нэг сайн өсч чадахгүй байгаа. Өссөн гэхдээ хангалттай хэмжээгээр огт биш. Муу ажиллаад их юм бол хувьцааны хувь буурч байх ёстой. Энэ яагаад ингэж вэ гэхээр энэ хөрөнгийн зах дээр чинь хоёр үндсэн шалтгаан байгаа. Нэгдүгürt хангалттай хэмжээний компаниуд гарахгүй. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгийн зах дээр байгаа бүх компаниудын үнд цэнийг нэмээд үсэх юм бол 10 их найдал гарч байгаа. Энэ чинь дотоодынхаа нийт бүтээгдэхүүний одоо бараг 6-7 дахин бага байгаа. Энэ бол хөрөнгийн зах маш муу хөгжилтэй, сул хөгжилтэй байгааг харуулж байгаа. Хоёрдугаарт арилжаа идэвхтэй явагдахгүй ликвидити гэж ярьдаг. Нэг компани ямар мундаг одоо хамгийн том үнэлгээтэй компани тухайлбал Апу байж байна. Яг өдөр болгон Апугийн хувьцаа хэдэн ширхгийг аваад тэр хөрөнгийн зах дээр арилжаа гэж байгааг харахаар зарим өдөр байхгүй. Зарим өдөр маш бага дүнтэй. Шулуухан хэлэхэд зарим компаниуд зөвхөн өөрийнхөө хувьцааг амтай байлгах гэж өөрсдөө оролцож байна шүү дээ. Хөрөнгийн зах дээр. Тэгэхээр энэ бүх хөрөнгийн захын энэ бүх идэвхжил сул байгааг бол ийм сангууд үүсчиж нөгөө байгууллагын institutional investor гэж ярьдаг ийм том мөн хөрөнгө ихтэй сангууд оролцож байж эдгээр урт хугацаанд хөрөнгө оруулалт гэдэг. Зөвхөн өнөөдөр маргааш хувьцааны өнөсөнгүүт нь зардаггүй тэр сангуудын цааталд нь санхүүгийн өндөр мэрэгжлийн хүмүүс ажиллаад хөрөнгө оруулалтын мэрэгжилтнүүд ажиллаад за энэ компани үнэхээр ийм ашигтай ажиллаж чадж байгаа юм байна. Ирээдүйд ийм мундаг ажиллах юм чинь энэ компанийн хувьцааны үн өснө. Тийм болохоор үнийгээ зарахгүй 10 жил, 15 жил ингэж барьж байдаг. Ийм яг энэ дэлхийн зах зээлийн энэ хөгжөөд ирсэн, хөгжсөн зах зээлийн хөрөнгийн зах зээлийн зарчим руу орохгүй байгаадаагийн нэг шалтгаан нь бол ийм хөрөнгө оруулалтын сангууд үүсэхгүй, тэтгэврийн сангууд Монгол улсад үүсэхгүй байгаа учраас хөрөнгийн заханд байгаа сул байгаа. Ер нь бол хөрөнгийн захын хөгжөөгүйгээр эдийн засгийн хөгжсөн улс гэж байхгүй. Хэрвээ бид нар чөлөөт эдийн засаг ярьж байвал. Тэгэхээр энэ тэтгэврийн тогтолцооны шинжилэл гэдэг бол зөвхөн тэтгэвртэй гарахаараа өндөр орлоготой өндөр тэтгэвэр авна гэдэг асуудал биш. Энэ бол Монгол улсын хөгжлийн асуудал болчиход байна. Ялангуяа эдийн засгийн хөгжил. Тэгэхээр хүн намын тогтолцооны өөрчлөлт хийх энэ шинжилгээдийн нэг хэсэг нь бол яа харахгүй тэтгэврийн шинжилэл болд юм аа. Хүн нам өөрчлөн цаг нь болсон.